Зохиолыг бичсэн Стенүн, зохиолыг уншсан Туул Синди, Далд ертөнц. Зөв бүс үг хэллэг агуулгацсан учраас зөвхөн насанд хүрэгчдэд зориулагдав. Ачаага тарааж дуусаад түр амс хийж суусан гард дээр мундуу айхалчихсан гүйж ирээд өчигдөр юу олвоо чадсан уу гэж их л амжихан шивнэв. Гард инэв хийлээд та нэрээ би таныг унтаж байна гэж бодоод бол буудан дээр унтчихсан штеп. Ер нь байгалагч та хоёр хуйлтчихсан юм шүү. Гэхдээ мундуу бондогн нь толгоос ихсрээд үгүй аххан л шар сэмжилж байхгүй юу. Гэхдээ энэ хүмүүсөө байгалийн тухай их л буруу бодож явж нөхөр нь гэж нэг хар юм улаан банзал залуу байгаа. Ийм сайхан хүүхнийг зовоогоод л мундуу баахан юм ярьлаа. Гар дахиад л байгалыг өрөвдөж эхлэн санаа алдаад мэдхгүй юм да. Надад ачаага ачуулна гэсэн. Би ч ямар ховж ив сонирхох биш. Ингэснээ мундуу руу их л сүрхий харснаа. Аха, танд би ёстой гоё газар зааж өгөө. Та дэмий тэнэгтэж явхаар ерөөсө тийшээ оч. Ингээд орой орсон массажны газрын тухай дэлгэрэнгүй ярьж өглөө. Мундуу чихээ дэлдэлгэн их л сониучрахад зогссноо. Тийм газрууд осолтой биш үү? Илдэв халдварт өвчин. За та өөрөө мэдээ. Би явлаа шүү. Сайхан амарлаа. Ингээд гардыг босгоод мундуу тэр газрынхаа хаягийг өгчхөө. Орой ороод үзье. Ингэсээр үлджээ. Яахаа мэдэхгүй сажилж явтал байгаль залгаж байна. Байна уу? Байна. Чи юу болов? Ажлаа амжуулв уу? Тийм ээ. Энүүхэнд нэг хүнтэй уулзах хэвээр тийшээ л явж байна. Ирэх юм уу? Харин ээ. Шүүхээс ярьсан. Удахгүй би нөхрөөсөө сална. Хүүхэд тань энэ тухай тодорхой хэлсэн дээ. Чи хүрээд ирэлдээ тийхүү. Үнэндээ ганцаардаад байна. Их чин тийм ч цадгаа алдчихсан хүн биш шүү. Утасны цаан санаа алдан уйлаад жаах шиг гард ч сонин болж хэсэг дүлгэнснээ. За би очноо. Цагийн дараа гээд утсаа тасалжээ. Эмэгтэй хүнд голдоо ортол хууртаж ер нь л ганц бие явнаа хэмээн игдүүцэн боддог асан гардыг өчигдөр оройны явдал ихийг бодогдуулахад хүргэсэн бололтой. Уг нь нөгөө газраар орж тэр гулгаа гээчийг нь халуун саун жакус энтрийг нь сонирхоё гэж бодсон юмсан. Гэтэл энэ байгалагч одоо яах вэ? Эргэлзээтэй бодолд автсан гард хотын гудмаар дэмий шахуу баахан алхахтаа зөрөн өнгөрөх гоё охтыг нүд буландан халуун залуу насны хүсэл тачаалдаа автаж сүүлдээ зориг орон орсоор байгаль дээр очихоор таксинд суужээ. 2008 оны 6 дугаар сарын сүүл үе Улаанбаатар замын өдийн вагонд хос залуус орж суусан нь ядан болоод Янжмаа нар билээ. Их сургуулийн 2 дугаар курсэд үргэсэн Янжмаа бол ёстой л гоо сайхны охин тэнгэртэй зөөрлөхүүц дэндүү үзэсгэлэнтэй охин ажээ. Саяхнаас үерхэж эхэлсэн ядам гэх өндөр туранхай залуу нь ирээн явах санал тавьж Улаанбаатар хотоос бараг л гарч үзээгүй Янжмаа ийхүү хөөр баяраар бэлгсэн хүн вагонд суусан нь энэ. Янжмаа гэргүүлдэж гуйдаг олон залуусын дундаас ганцхан 8 хийдэг өөрөөс нь 6 ах биелэгж үерийг эцэст нь сонгож хайр сэтгэлийн халуун гал ирэмийн гайхан цэнгэл давтах болсоор даруй 3 сар болжээ. Цагдаагийн актем төгссөн дэслэгч цолтой болт гэх залуутай уг нь тун дотн найзууд байсан ч чухам яагаад ядмыг сонгож энэ сонголт нь чухам юунд хүрэхийг гинэн итгэмтгий Янжмаа даанч ойлгоогүй билээ. Ирээнд очмогц буудал орон тухалсан ядмаа залжин нүд гарган инээгээд хойлоо шүршүрт орё жоох амраад оройхон гарч хисээ. Ингээд Янжмааг сэвхийтэл тэрэн угаалгын өрөө орчхов. Янжмаач татгалцсангүй. Гэхдээ ядмаа нэг л өөр ширүүндөө харцаадж байх шиг. Учир зүггүй шимэн озож хөх өгцгийг нь өвдтөл базлан чи дэндүү үзэгдлэнтэй охин шүү. Дэндүү. Миний дур хүсэл шатан дүрлцэж байна. Химэн бовтнан нэг хөлийг нь дээш өргөөд ханан шахмагц зангирсан нэлтэй шургуулан айхлан бүлж гарчээ. Сексэс тийм ч сайхан ханамж таашаал авч үзээгүй Янжмаа дургуцмаар байсан ч айсыг нь харан төвчөв. Ядам хүлээг нь бүр дээш өргөөд шат пад дуу хадаан бүлсээр чарлан тавьж орхилоо. Ёй, хөл бүр хөшчгөж гисээр Янжмааг эрхлэнгүй шивнэхэд
чамд онцгой байсан уу? Ер нь охид та нар том эрэгтэндээ хүн дуртай гэж үнэн үү? Гэх ядмын хоолой нэг л хүйтэн сонсогдоно. Янжмаа гайхширн тормолцсноо. Яагаад ингэж хэлж байгаа? Би тэр тухай огт бодоогүй. Чи одоо ямар ядам дотнчлан тэрврээд би улам сайжарнаа. Хит яарчлаа. Гэснээ охиныг ингэртэй наагаад өгзгийг нь базлан анусныхан сүгээр ирвгнүүлж хойлоо шин юм турших уу? Чи эргээд тонгоодоо. Гэхэд янжмаа ичингүүрэн шин байрлалуу. Орой болъё л доо гэсэн ч нэг л мэдхэд арагшаахаар нь тонгоожчихсан байв. Ахайд бол хатуурч орхисон ядмаагийн эргэтэн араас нудчин байснаа, өтрээрүүн шунган орж хэсэг бүлж байснаа гинт суглан анус руу хийчхөв. Ёо л доо, чи чинь янжмаа ёолон хашгирч тэсгэл алтан тээжилсэн ч араас нь тас дэвэрсэн бахим гарнаас мултарч чадсангүй. Гомдож цөхөрсөн янжмаа үдэш болтол ёолон хэвтэж сүүлдээ ядмаагийн гуйлтанд арай хийж тайвшран гадагш гарчээ. Би хинд итгэж хэнийг дагч ухаа хэмээн харуулсан бодож явсан янжмаа харанхуй гудмаар орснооч анзаарсангүй. Дэрэгдэн ширхийтэл торомсолсон машинаас цочин орчноо харах төдийдэл хідэн хүн тал талаас нь бүчин толгойд нь уут углаад хашгирч жамжаагүй янжмаа гарын часгийг л анзаарчээ. Шинхэн газар цэвэрхэн нууцлаг орчинд ажиллах болсон үүлэнд бүх зүйл сонин содон байлаа. Эхэндээ цэвэрлэгээ болон угаалга хийх ажил томилогдсон бусад огтоос суралцаж ихэвчлэн сувдаагаар гол юмнуудаа заалгаж эхлэв. Охид элдвийг шалгаавч өвлөн цөөн үгээр хариу өгч яг л агимагийн загснаар үйлдэл бүрээ хянаж хичээнэ. Охид чухам юу хийдгийг харж сонсон, заримдаа ичиж имээвч гудамжин зогсохоос хавгүй дээр гэдгийг мэдэрч эргэж буцах ямарч боломжгүйгээ мэджээ. Эргэж буцаад хайчих юм билээ дээ. Чи хаа очиж би гоётой царай зүс хөөх охин байна. Гэхдээ дүрм журмаас л буугаажаарай. Бас эзэн босс чамаас илүү том ажил хийх үү гэж асуувал татгалзаарай. Ер нь л дэмий гэж захих сувдаа ийш тийш сэрэмжлэн харж дандаа шивнэг шахам ярина. Зэгзгээр өндөр нуруутай нарийнхан бие цомбогоор хөх тантайсан өгзөг урт шулуун хөл хөөхөн царайтай үүлэнд ийн сургах сувдаа үе үе санаа алдаж суухтаа хөөхий охин хүүхэд зангаараа гин цайлга юм. Энэ их үзэгслэнг нь хин нэгэнд буртаглуулчихгүй юмсан. Химэн бовтнож хил амыг нь сугалжих шахан байцаасаар чухам яагаад энд ирэх болсныг нь нэгт нэгэнгүй мэджээ. Эцэг эхийн хариуцлагагүй байдал хайр халамж тутсных. Би яг л энэ шалтгаанаар энэ ертөнцид хөл тавьсан. Гэхдээ өвлөн дэндүү жаахан байна. Өөрийгөө хянах, илүүг сэтгэх ухаан одоохондоо алга. Агима тун зөв хийж тэгээгүйсэн бол хөөхий охин үдээд хаа нэгтээ хин нэгэн бузар ирд талхилуулж байх байсан. Одоо би л хамгаалахыг хичээе. Сувдааг ин шаналж байхад үүлэн хоёр хоон зөвл бодож байв. Нэг нь айлд орхисон дүүлэн нь энэ тухай агимагч мэдээ зохицуулж өгнө гэж хэлсэн. Харин нөгөө нь бол том машины жолооч ах. Нүдэнд дулаахан, дээр нь маш царайлаг. Анх удаа л эр хүн чинь ийм сайхан байдгсан билүү гэж бодон ихэд ичингэрсэн. Сандарч бодолж явахдаа ядаж нэрийг нь асууж чадаагүй. Би ястаа өөдгүй. Хайр илгийн хах өөр хүн төрсөн эцгээс минь илүү татан санагдах нь юуних вэ? Тийм гоё ах мэдээж найз охин эсвэл эхнэртэй байгаа гэж л санаашран боддог байв. Бүүр багасаа л гэрээ ажил зөвшөрсөн үүлэн сав массажны газрыг ядах юмгүй гелатал цэвэрлэж хідэн алчууруудыг нь өдөрт хид угааж орхидог. Огтж түүнд сайн ханддаг боллоо. Бүгд зовлон нэгтэй хүмүүс нэгнээ хажиглаад ч яах вүлээ дээ. Тэглээж өчүүхэн төдий тийм үйлдэл гаргавал өчиггүй хөөгдхөө мэдэх охид дор бүрнээ үйлдэлээ хянан алдаа гаргахгүй хичээнэ. Эзэн босс иржээ. Октыг жигсаад зогсоогоод хүн бүрээс элдвийг асуун гачигдал зовлонгон чих тавин сонсож явсаар үүлэн дээр ирэв. Нөгөө шин охин уу? Тон царайлаг бас гоё биетэй юм. Миний дөө ажлаа сайн хийгээрэй гэж дотн нэмсгэлчгээд сувдааг дагуулад явчихав. Маргааш том захиалгатай болохоор чи 3 охин бэлд. Сайн ойлгуулж хэлээрэй дээ. Их чухал хүмүүс болохоор алдаа гаргав. Ингэлээ.
Том захиалга гэдгийг юу болохыг сайн мэдэг сувдаа инээмсэглэн толгой дохиод охид бүгд л явна гэх бах та. Ямар ч тач хэлж үзээд болохгүй бол танаар сонгуулнаа гэжээ. Энэ өдөр шиг дэнсэлж догдолж байснаа байгаал өөр санахгүй байв. Ер нь л ингэтлээ хүсэн тимүүлж байгаагүй гэсэн үг. Гардыг гарч удсны дараа шүүхийн танилтаагаа их л удаан ярьчхаад нэмж уусангүй бодолд автан хэвтлээ. Аймгийн төвийн бараан захынхан бол ёстой л үнгүүл авлах тавчаанууд байдаг. Тэд дэвэн дэлхийн юмсыг хамж шимэн ярьж хил амаа билүүдэх бөгөөд байгаль зүгээр л сонсогчийн дүрээр оролцдог. Хүүе, мундууч нь ёстой тавьтэргүй иргэнлээ штэ. Гэхдээ хөөрхий зан шулуухан гүдэсгийн ирэлдээ. Үгүй энэ гайрт яагаад ганц бие яваад идэх юм болоо? Найз охин гинтхэн хаяад явчихснаас болсон гэлөө. Одоогийн огтж уунхаагүй болжээ. Ийм гоё залууг ингээд л сул явуулаад байдаг. Гэлцэн буурж өгцгөн. Байгальд ганцхан хүний мэдээлэл л чухал. Тэр нь гайрт. Өөрөө чадхаараа судалж, өрөөлөөс ч чамгүйг олж дуулсны эцэст нэг мэдгэтэл түүнд дурлжчихжээ. Боломжгүй гэдгийг мэдсээр атлаа чин сэтгэлээсээ дурлсан нь үнэн. Бодож мундуугаар дамжуулан уулзахыг зориулсан ч бүтэлтэй юм болсонгүй. Мундуу буруу ойлгож сүлдээ уучраач ололцов. Өглөө сэрээдэл гардыг хамт хонсныг мэдээд өөрт нь хуруугаач хүргээгүй түүнд бүр их шунан дурлжээ. Гардыг ирнэ гэхийг сонсмогцол ухсгийн босоод үс зүсээ янзлан бодож шунхтан гойж гоодоод өөрийгөө талдан шинжив. 30 нас өнгөрч яваач хиндэж үл гологдомж авахгар гойлог би цэвэрхэн царай. Байгаль сэтгэл хангалуун мишэлзээд дуудлагаар хоол цай захиалан дэнсэлж догтлон хүлээлээ. Гайрт удаан хүлээлгэсэнгүй. Тор дүүрэн юм барьчихсан ичимгэрсэн төрхтөө орж ирээд та зүгээр үү? Би жаах уух юм аваад болно үсттэй ингэлээ. Ичимхий залэг химэн өхөөртөн бодсон байгаль юунда зогсоо вэ? Би хоол захиалсан. Чи даруулга аваад ирж маргааш ямар ажилтай биш ууя л да. Ингээд инээд алдан гардыг ширээнээс суулгаж захиалсан хоолж ирлээ. Монгол маягаар чансан үхрийн мах ногооны хачир жигэнсэн гурил. Пөөх янзтай. Гард их л үлссэн бололтой хоол руу шунгаж байгаль ганц хоёр хэрчим мах огтлуулан тунж таатаа сууцгааж дараа нь архиаж задлаа. Зөндөө удаан ярив. Байгаль байсгийгээд л уйлна. Нилийн орой болжээ. Гар цогтсон ч байгалыг гих сэтгэл огт төрсөнгүй. Гуниж яваа эмэгтэйг далимдуулж болохгүй. Тэр орой маш их тогтолсон байгаль ахаад л тасарч ойчин харин гард буудан дээр унтсан ажээ. Энэ нь гардыг гих байгалийн сэтгэлийг улам гааруулж гансарсан бүсгүйг бүр ихээр догтлуулж орхижээ. Хин нэгэн хүн дээрээс нь даран салтааг нь шархиртал өвтгөн нүгэл үйлдээд ч байх шиг. Мансуурч орхисон янжмаа ухаан санаагаа хөвчлэн өндөлзөж чухам юу болоод байгааг ойлгохыг гिचэн орилохыг оролдсон ч аманд нь юм чихээстэй байхыг анзаарав. Ятма чи багаар ухаан сэргэж хаа нэгтээ хар хөлийн хүмүүст хүчндүүлж байгаагаа мэдмэгц хідэнтэй өндөлцгийг оролдон тээжлээд дахиад л ухаан алдчихав. Чухам хэр утсан юм бүүмэд нэг сэрхэд бүдэг гэрэлтэй өрөөнд өргөн орон дээр ганцаар хэвтэж байх нь тэр. Ятма хинч хариу өгсөнгүй. Толгоо нь эргэж байсан ч хүчлэн өндийгөө шархиран өвдөхийг тэсвэрлсээр угаалгын өрөөлөө арай ядан ороод шүршүүрийн усыг нээлээ. Хоёр гуйыг нь дагаад нойтон зүйл урсах хагаад чухам юу гэдг нь тодорхой. Янжмаа хүүтэн бүлээн усанд бие зүлгэн угааж байснаа хаана ирж гиснээ там төсөөлөн асхартал уйлсаар суун тосов. Ятам яасан бол бид хоёр хүний наймаанд л өртчих шиг боллоо. Аав ээж хідэн дөвдөл амьд мэд харах юмсан. Гар хүлийг нь янгантал хүлсэн нь илт. Бугуй болоод шилбээр нь улаан ором орж хож. Уснаас гараад ор өнцөгдөн сууж элдэг бодолд автан чичрэн салгалж суудал хаалга онгойн махлаг цагаан хүүхэн ороод ирэв. Ихчээ туслаач. Сөхрөн суусан янжмааг өнөөх эмэгтэй тасхийтэл алгадаад бос энийг өмс түргэл химэн их ширүүн хилчгээд гараад явчихав. Лавтай монгол хүн биш.
Хэл сайн сурсан хятадл хүн бололтой. Янжмаад авч ирсэн богино юбог, богино цамц, яв цав таарсан бөгөөд бас гоо сайхны хэрэгсэл өгчээ. Нүцгэн байлтайж биш. Хувцсыг өмсөөд цаашид юу болохыг зөргшин хүлээлээ. Зөндөө удаж Янжмааг хид унтаж сэрсний дараа 2 ир орж ирээд толгоонд нуут өглөн чирсээр гарч машин цуулгаад баахан давхиж хаан чимний газар зогсжээ. Өнөөх махлаг цагаан хүүхэн дөхөж ирээд "Үгэнд сайн орохгүй бол яахны гажаар хүргээд өгчихөн шүү. Ойлгов уу?" гэж зандраад хөтөлсөөр нэгэн өрөөнд оруулаад нүүр амаа янжил удахгүй тайжан дээр гармагч 2 тийш аль болохгүй ялахаараа мэдвөө гэлээ. Юу ч ойлгоогүй Янжмаа дэмийл толгой дохиод "Ихчээ би хаана вэ? Найз залуу маань яасан бол тэр зүгээр үү?" гэхэд махлаг хүүхэн игдүүтэй журмалдснаа. "Найз залуу гин шүү. Тэр чинь байхгүй болсон. Одоо март" гэж шивнэснэ. "За, тайж руугаар өмнөө гарсан охиныг яг дуурайгаад алхаад байгаарай" гэлээ. Пик дүүрэн хүнтэй зааланд гарсан Янжмаа ихэд цочирдсан ч махлаг хүүхнээс эмээхтэй яг хэлснээр нь бүгдийг хийгээд тайзны буланд зогсов. Сим харвал үзэгчдийн дийлэнхэн ирчүүд гараа гоцолзуулан хашгичж хөтлөгч бололтой нэг авгааж харлан чих дүжрэм шууган хэсэг өрнснөө намжчихав. Махлаг хүүхэн нэмсэглэн угтаад "Чи тун өндөр үн хүрлээ. Сайн байна. Том баяны мэдэлд очиж жаргах азтай охин байна. За, амжилт хүсье" хэмээн үл ойлгогдом зөвл хэлж зогсдол намхан нуруутай 2 залуу орж ирээд махлаг хүүхэнтэй харь хилээр хідэн үг солилцоод Янжмааг хүчээр чирэн гарчээ. Ийхүү дэндүү үзэгслэн гоо төрсөн эгэл жирийн монгол охин бусдын шунаг харцанд өртснөөр харь нутагт дамлагдан худалдаалагджээ. Сав масаачны газрын мухрын өрөөнд эзэн босс бүсгүй байрладагч гэжтэй хаяа нэг эрэхтэй төрөл суудаг аж. Энэ өрөөнөөс гараж руу орох нууц хаалга бий бөгөөд тэндээсээ хонглоор явсаар төв зам руу харсан 10 давхар шилэн барилгын подол руу орно. Цахилгаан шатаар дээш өгсөөр 9 давхарт хүрэх бөгөөд энд ер бүсийн тансаг тогтчлолттой бүхэл бүтэн диваажингийн гэмээр ертөнц цогтно. 9-10 давхар нь хэдэн шатаар холбогдох бөгөөд дээд давхарт нь мөн л тансаг тогтчлолттой орчин байдаг аж. Гараж бол ердөөл өнгөлн далдлалт. Тэнд хинж машин тавьдаггүй бөгөөд зөвхөн том захиалгатай үедэл битүү хар тэнтэй жипүүдэл орж ирнэ. Сувдаа сонгогдсон 3 охиныг гойж гоодон тунж чамин дэгжин хувцлаад эзэн боссод хүлээлгэж өглөө. Босс бүсгүй 3 охиныг найр тавин мишэн тасаад өндөр биетэй солонго дээр харц тогтоогоод "Сайн билүү? Сайхан охин байна. Та гурав зочдод таалагдвал маш их боломж нээгдэн шүү. Гол нь нууцыг чанд хадгалах юм шүү дээ. Манай зочид дандаа л нас тогтсон томоотой дөлгөн хүмүүс байгаа. Сүүний эгч чинь тодорхой тайлбарлсан байх" гээд арын нууц хаалгаараа дагуулan гарчээ. Гаражид зочдих бололтой 3 том жип зогсно. Тэд нууц хонглоор явсаар цахилгаан шатанд хүрч дээш 9 давхарт гарлаа. Виски уун суух 60 орчим насны 3 ир суугаагаад охтыг харамгцал царайнд нэмсэглэл тодрон "Өө, жимснүүд ороод ирлээ. Алив сууцгаа" гэж ширээнд өрөө. Босс бүсгүй тэнд удсангүй. "Охид таалагдсан бол би явлаа шүү. Цагийг зугаатай өнгөрөөгөөрэй" гээд гарахад 3 ирийн санаа чамран тус тусынхаа охтыг өөрсөдлүүгээ татан өвөр дээрээ суулгах нь холгүй илж таалж эхлэв. Охид энэ тухай сайн мэднэ. Зөвхөн нэг шөнийн төлөө тэд тус бүртээ 10 сая төгрөг авч байгаа. Бүгд л гэр бүлтэй, үр хүүхэд, ач зээтэй, нийгэмд эзлэх байр суурьтай хүмүүс. Тэдэнд нэр төр илүү чухал тул хинч үл мэдэх маш найдвартай энэ газар ирэх тун дуртай. Тэдэнд мөнгө бол юу ч биш, зүгээр л цаас. Сондрыг сонгосон махлаг шараах тун сэтгэл хангалуун байгаа бололтой. Дүүгийн нас хэд вүлээ? Ястай л хангаан согоо шиг сайхан охин юм. Ахын чамд нэмэлт тип өгнө. Гэхдээ чи гоё байж чадвал шүү дээ. Гээд малилцтал инээсээр хөтлөн бослоо. Шатаар дээш өгсвөл миний бассейн, өргөн ор, миний бар гээд юм бүхэн энд байна.
Сондор бүр биширч гүйсэн амаа ангаа хаагаад энэ боломжоос л зууръя гэж Ирс шийджээ. Махлаг ир яран хувцаа тайчаад за юу чадахыг чи харъя гэлээ. Тэнд яг л саунд байдагтай адил бүх зүйл бэлэн. Харин ч илүү олон төрөл илүү үн цэнтэй бүтээгдэхүүнүүд байлаа. Өнөөх эрийг вандан дээр хэвтүүлээд бүлээн усаар хідэнтэй булхуулан шүршээд гартаа арсгаар бэйлийн өмсөн өрөн угааж эхэллээ. Солонго энэ ажилдаа тун сурмаг. Ах эндүү хувцаа тайлчих гэж шивгнэх эрийн хүсэл тачаалан сэрэг бололтой уйхилж байна. Нэмэлт үйлчлэгээ бүрэн мөнгөтэйг хин нь мэднэ. Зигзийсэн гойлог би сэрийсэн хөхтэй охиныг нүцгэрмэгц уулга алдах өнөөхөр бурхан чамд гоо сайхныг харамгүй өгчээ. Аль үргэлжлүүлээд байгаарай химэн айхлан шивнэн. Угаалах дуусмагц халуун бүлээн тас бүх биеинд нь түрхээд өөрийгөө ч тосолж бүдүү эрийн нуруунд наалдан биерээ гулгаж эхэллээ. Энэ үедээ чихнийх номог хүзүүсэрийг нь зөөлхөн атгалсаар 10-аад минут үргэлжилсэн энэ үйлдэл сайх эрд гайхамшигтай мэдрэмж өгч буй бололтой түмбэлцтэл амьсгаадан айхлана. Та дээшээ хараад хэвтээрээ. Том гидстэй эрийн эрэхтэн үл ялэг өндийн хатуурчээ. Ахаад л тосолсон биендээ гөрн гулгаж эхэлх үед бурхан минь ёстой янзтай алив гэх өнөө салангоогийн өгзөгнөөс өргөн нүүрэндээ дөхүүлээд сарнаан дэлбэнээс нь шунаглан долоожээ. Тэр жил Янжмаад сэтгэлээ нээж үерхэх санал тавьсан ч татгалцсан хариу сонссон болд золтой сургуулаа орхиод гудамд гарчихсангүй. Янжмааг их сургуулийн 1-р курст элсдэг жил микронд хамаг юмаа сойлуулчихсан сандарч явахтаа таарч цөхрөлтгүй хөөцөлдсөний эцэст олж өгч чадсан. Цагдаагийн сонсогч хүний эрхэм үүрэг байсан ч үзэгсэлэнтэй хөөрхөн Янжмаад тэрэл мөчөөс дурлаж энэ үгээ хэлж чадалгүй явсаар эцэст нь гол гонсоом хариулт сонссон нь энэ. Үнэн дээр ар гэрийнхээ ядуу амьдралаас л болж гологдсон гэдгээ ойлгож сэтгэлээр их л унжээ. Гэхдээ болд өндийж чадсан. Өөрт нь хайртай тунгалаг гэх хөөрх охинтой гэрлэж хадам аавынхаа нөлөө бас өөрийнхөө ур чадвараар нэр хүндтэй цагдаагийн ажилтан боллоо. Хаяахан Янжмаагийн тухай боддог байснаа алгуурхан мартагнаж ажил амьдралдаа анхааран гялалзаж явсан нэг өдөр зурагтаар харсан мэдээ бүхнийг өөрчилж орхив. Хайрын эзэн Янжмаа 2 жилийн өмнө сураггүй болж ирээн лүү хамт явсан ядам гих залуу баривчлагдан ирснийг сонсжээ. Өглөө нь хилцсэн шуурхаа хуралдаан болж дарга нь энэ ядам гихч 2 жил хятадд орогноод өчигдөр баривчлагдан ирсэн. Сураггүй алга болсон Янжмаатай огт хамаагүй гэд гүрийгээд байгаа. Дээрээс тушаал ирсэн. Энэ хэргийг хэн мөрдөхөө химэн ажилтнуудаасаа асуув. Учир битүүлэг гэж хэлж болох үеэс төвөгтэй хэрэгт хэн хутгалдахыг хүсгэв. Хинж дуурсангүй. Бол дуусгийн басаад нөхөр хурандаа дэлтгэе. Би мөрдөө гэж шуудал хэлжээ. Янжмаа гих болдын сэтгэл айрлаагүй төрөл нуугдсан байж ядмыг байцааж эхлэн янз янзаар оролцоор хідэн сэжүүр олов. Нарантуулын том 8-ачны хүү ядам Бээжин ирээнээр олонтоо явдаг мөрөөдө тоглоомчин бөгөөд тухайн үед 500 мянган юаны өрөнд орчихсон амьсгаа дээгүүр явсныг нь олж мэдэв. Тэр Янжмааг энэ өрөндөө зарчихсан байж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлсэн болд бүтэн 6 жил уйггүй мөрдсөний эцэст энэ нь үнэн болохыг олж тогтоожээ. Тайван руу зарагдсан Янжмаа тэндээ удалгүй Тайланд руу бас л зарагдсныг баттаа мэдсэн болд хэргийн сэжүүрээс лавхан атхан ул мөрөөр нь мөшгсөөр эцэст нь Янжмааг аварч их оронд нь авч ирлээ. Янжмаагийн туулсан зовлон урсгасан нулимсыг ганцхан болдол сайн мэдэх бөгөөд жил гарангийн дараа хамтын нууц бизнес эхлүүлсэн нь сав массажны газар юмсанж. Тайландд Янжмаагийн гойд хийж сурсан зүйл энэ бөгөөд хоромхон зурал өндөр ашиг өгч эхэлжээ. Тэдний гол зорилго бол баячуудыг зугаацуулах биш бөгөөд гудамд биеийн үнэлэн бусдад бузарлагдах огтоос нэгийг нь ч гэсэн арай өөрөөр амьдруулах чин хүсэл юм. Энэ нь зарим талаараа хуйланд харш хідээж ариун цэвэр эрүүл мэндийг дээд зэргээр хангасан ийм газар байх нь зайлшгүй хэрэгтэй гэж хүсжээ.
Монголд ирснийхээ дараа санчирын хүмүүсээс мөн хишгээ ариука хоёроос зайгаа аван нуугдсан сувдаа нэгэн хувийн эмнэлэгт бариачаар ажиллаж эхэллээ. Сэтгэл амаар сайхан байсан ч ахаад л мөнгө дутагдаж асуудлууд ар араасаа цовров. Санчраас авсан машинаа буцаан өгсөн ч Европоор аялахдаа авч хэрэгэлсэн мөнгө бас бус юмнуудад санаа зовно. Сувдаад ухаанг дурлсан гэх жаргалын хүмүүс түүнийг хаанч нуугдсан олж сүлдө хүчээр аваачдаг боллоо. Цагдаад хилээд өвдтөө юм болсонгүй. Эрүүгийн ертөнцөд харгас хэрцгийгээр алдартай жаргал үнэхээр түүнд дурлсан уу? Эсвэл гоо биедэн шүлэнгдсэн үү? Араас нь чаргууцалцаар нэг жил өнгөрч аргаа баран амиа хорлох тухайч бодох болсон сувдаа тун санаандгүй учирлаар Янжмаа гэх бүсгүйтэй танилцаж найз болдон гар сунгон тусалснаар жаргалаас бүр мөсөн салж чаджээ. Янжмаагийн эрхэлж буй ажлаас эхэндээ жаах имээсэн ч зөвхөн барай хийх гэрээтэйгээр орж урьдчилгаа 20 сая төгрөг авснаар амьдралын асуудлууд цэгцэрч санаа нь амрав. Барайч удамтай сувдаагийн ур чадвар Янжмаад маш их сэтгэл төрүүлэн хоёул гар нийлэн ажилласаар өдий хүрсэн нь энэ. Олон чогтыг замаа алдан амьдралаа өрхөөс аварсан да. Гэвч асуудал бас л дууссангүй. Сувдаа тун удаан эргүүлсэн залуутайгаа дотносож хайр дурлалдаа мансууран гайхалтай өдөр хоногуудыг өнгөрөөсний эцэст гэрлэх саналыг нь зөвшөөрөв. Найз залуу Жакетагаа хөдөг зорин хадмууттайгаа танилцсан хурмай товлон Аз жаргал думбан байтал баяр хөөртэй мөчүүд гинтэл уйтгар гунгаар солигдох нь тэр. Жакигийн ажлын найзын төрсөн өдөрт очисон сувдааг нэгэн согтуу ир "Хөөе, энэ хүүхнийг би танин штэ. Гулгай массажинд ажилладаг биеийн үнэлэгч" гэж олны дунд орилж орхив. Жаки итгээгүйж сувдаагаас тайлбар хүсгээд "Хайраа, би зөвхөн массаж хийдэг. Чи худлаа гэвэл өөрөө очиод үз. Бусад газраас тис өөр" гэж учирлахад дандаа шөнийн цагаар ажилд явдаг байсныг чинь би мэднэ. Ажлаасаа ирэх болгондоо усанд орчихсон бас сонин тос үнэртүүлээд ирдэг байсныг чинь ч мэднэ. Арайчтэй гэж хашгичаад аяг тавг хаглан бохимдсан Жаки дахиж чамайг хармааргүй байна гэжээ. Чимдаантай хувцаач хэрсээр гарсан сувдаа тэр дараа ажил дээр очин эзэн боостой болсон явдлыг ярьж хоёул уйлалд нь тасартлаа архиуж хэд хоногийг ухаан мэдрэлгүй ламтан өнгөрөөлөө. Тэр Жакид маш их хайртай. Гэхдээ хаягдсандаа биш, биеийн үнэлэгч гэж хэлүүлсэндээ үнэхээр их гутарсан. Хожим нь Жаки ирж уучлал гуйж зөндөө аргацсан ч сувдаа эргэж нэлхийг хүсээгүй. Энэ л миний амьдрал юм байна гэж итгэн сауны газартаа таруу гадал ичиж орхижээ. Хоёр шөнө буудан дээр унтсан гард хэд хоногийн өмнө улаан зам дээр таарсан эгчдүү хоёрыг зөөдөлжээ. Тунж тухмуутай унтаад сэрэхэд угаалгын өргөнөөс ус шайгах дуулдана. Байгаль усанд орж би бололтой. Эргэтэн нь мод адил хатууран хөвчөрч эм хүйстнийг маш их хүсэн тачаадав. Гэвч байгалийн араас орох ямар ч хүсэл төрсөнгүй. Нэрийг нь ч мэдэж чадаагүй өндөр гойлог охин л учиргүй их үгүйлэгдээд байв. Би ч одоо бүр солиорчээ. 18 ч хүрээгүй жоох охин хүсээд ёо ичиж үхмээр юм а. Гайрт өөрөөсөө ичин ухсгийн босоод хөнгөн дасгалгийн боксын хідэн хөдөлгөөнд автан хүсэл тачаалаа намтахад лакитэл суулаа. Игчдүү хоёр яач юу байгаа бол дахин ийшдээс зүхтаж дайжааг байгаа да. Би ч гэж би гэрт нь хүргээд өгчихгүй. Нарийн дахаацсан амтэн шүү. Химэн бовтнож суутал байгаль гараад ирлээ. Гартыг харангууд цочин улалзаж бие ороосон алчуураа дээш татаад чамайг би бүр заваачлаа. Уучлаарай гэсээр дэрэгдэн сууж хав. Тисхийн аргагүй агшин. Би энэ халуун шатан сонин болоод ирмэгц гарт ухсгийн босоод би ч эртгээ явъя да. Ачаагаа олж буцах хай талбодъё. Та одоо яах вэ? Гэлээ. Таагийн шүү. Яста хөлдөө төмс. Гартыг болсныг мэдэн зариуд нүцгэн шахам гарч ирсэн байгалийн хүсэл талаар өнгөрч гэлтгнуулах төгснөө хоолоогоо засмаар айдаад би чамд хангалттай ачаа өгнө гэсэндээ шулан байгаа айтаал цэрвэд ах юм. Ачигч чинь бас мундуу ах байгаа үсттэй. Юундаа яардгийн гэж гомдлон шүүр салдлаа. Гарт буцсан суугаад ачаанаас гадна машинда үзлэг хийж ганц нэг сэлбэг солих ёстой л доо гэж сулхаан бовтнав.
Энэ нэрээ үнэхээр эр хүний дээд юм а. Хуруугаач хүрэхгүй юм шүү. Гэтэл би айлгүй тэдэл надтай унтсангүй гэж гомдох би ер нь юу юм бэ? Ачаа өгчгөөд оронд нь шантаачлах гэдэг юм хаашаа. Үгүй би бүр одоо байгаль ийм бодож төдхөн сэргээд зах руу хамт явъя. Надад ч ажил байгаа. Ингэчгээд яаран хувцлаж эхэлжээ. Гарт мундуу хоёр тэр өдөртөө ачаад шүндүүлэн хөдөлж яг 5 хоногийн дараа бас л хамтдаа Улаанбаатар руу орж ирлээ. Энэ хугацаанд өнөөхөл охиныг бодож асан гарт хурж хөшсөн зүрхийг нь жаалхан бяцхан охин сэргэн бүлээцүүлж эхэлснийг мэдээд өөртөө үл итгэн ихэд гайхсан ажээ. Сауны бариач бүсгүйтэй ганц нэг чат солон тэр ертөнцийн тухай хэд хэдэн удаа бичилцэж тун их мэдээлэлтэй боллоо. Гэтэл Улаанбаатарт ирдэг шөнө өнөөх бариачаас чи өнөөдөр ирэх боломжтой юу? Манад нэг жаахан охин ажилд орсон юм л да. Даатлагын хугацаанд дуусаж оройноос гулгаанд орж эхлэх ёстой. Үнэндээ би өрөвдөд байна. Юу ч мэдэхгүй гинэн жаалхан амтан шүү дээ. Ядаж ихний үйлчлүүлэгч нь чам шиг томоотой гой залуу байгаасай гэж хүсэж байна гэсэн зурвас иржээ. Янжмагийн байгуулсан массажны газар гаражаар дамжин төв замын дэрэгдэх 10 давхар шилэн барилгатай нууц хонглоор холбогддог болохыг бид мэднэ. 10 давхар барилга маань 8-аас доош давхрыгаа янз бүрийн чиглэлээр түрээсэлдэг бөгөөд тэнд ажиллагсад 9 ба 10 давхарт юу байдгийг огт мэдэхгүй. Угаасаа цахилгаан болоод явган шатн 8-аас дээш байхгүй. Ер нь л 10 давхар барилгад ажилдгаа тэд бараг мэддэггүй байх. Цагдаагийн сургуулийн сонсогчоос хурандаа цолтой том албан тушаалтан болсон болд энэхүү барилгаад хувь эзэмшдэг бөгөөд 9-10 давхарт болдог нууцлаг цэнгэлийг ерөнхийдэн зохион байгуулдаг ажээ. Ёс журамд үл нийцэгч ар гэрийнхээ асуудлаас үүдэн олон охидыг гудамжинд гарч бие үнэлэн амьдралаа хэрхэн яаж сүрүүлдгийг тэр сайн мэднэ. Анхны хайрын эзэн Янжмаага хар нутгаас аварч ирсний дараа гаргасан санааг нь дэмжин бүх талаар тусалжээ. Бие үнэлэлтийг нэг мөр болгож тусгай хууль журамд нийцүүлэхийг тэд хүсдэг бөгөөд энэ нь ямар их эерэг талтай гэж мэдэрсэн. Гэвч тийм хууль байхгүй учраас л арай өөрөөр хийж буй энэ. 9 давхрынхаа тансаг мини баарнд виски шимэн бодлогшорч суусан болд хинэгнийг хүлээх хайтай бугуун цагаа хилэмхин. Хаалга дугаарн өндөр өсгийд тов тогшсоор Янжмаа орж ирлээ. Хоёул юу ч эс дугаарн ухсгийн тэрэлдээд төдхөн нүцгэрэн үүлэн бороонд цэнгэж эхлэв. Үзэж тулсан хүнд амьдралын улбаа элдв сариу гоо бүсгүйг хангалттай чимжээ. Болд одоо хүртэл Янжмаад хайртай. Хэдийгээр сайхан гэр бүлтэйж нууцаар уулзсан цэнгэн жаргаж байгаадаа өчүүхэн төдийж харамсал төрдөггүй сонин. Янжмаагийн янаглал үнэхээр гаргууд сурцтай тул болдод гайхалтай гоё таашаал өгдөг ажээ. Тэгээд ч бүсгүйд хайртай. Буудан дээр суусан болдны өвөр дээр буруу харам морцсон Янжмаа тун сурмаг хаан цогох бөгөөд тантгартгүй өгцгөө үе займчин үтрээгээ чангалан суллаж байв. Нүдээ тас санин тачаалын ертөнцид гүн өмбсөн болд хөдлөгч хэрэг байсангүй. Янжмаа сурцтай наргагүй цагсаар хоёул яг зэрэг дур ханан айхлан гиншиж чим нүнхээр гайхалтай хэмээн шивгнэх болдын бууж амжаагүй бахархлыг мөхөөлтөө сайдал мүлчийтэл долоох Янжмаа баян хүнийг илүүд үзэж хайран залуу насаа тамд өнгөрөөсөн намайг одоо болтол хайрласаар байгаа чамайгаа ингэжил жаргая хэмээн шивнэхэд сайхан хар нүдэнд нь нулимс гэлтгнаж байлаа. Төдхөн тайвширсан Янжмаа хувцас өмсөөд виски хундаглангаа ихнэр чинь зүгээр үү? Та хоёрын харилцаа гэхэд болд инээмсэглээд хэвийн байгаа санаа зовлтгүй. Саяхны тусгай захиалгаар нэг охин овоо үнд хүрчээдээ гэлээ. Тийм ээ. Сондор гээд хөөх охин байгаа. Өөрт нь хангалттай мөнгө өгсөн. Хэвийн амьдрал руу гарах болсон байхаа хэлж үзсэн. Энд хэсэг ажиллана гэсэн. Ар гэр нь үнэхээр хүнд амьдралтай. За өөрөө тэгэж хүссэн бол хамаагүй. Надад алтан захиалга ирсэн. Юу гэдгийг нь маш сайн ойлгосон Янжмаа үл ялэг хам ушилдснаа. Нэг охин ирсэн л дээ. Гэхдээ онгон биш.
Тийм үү. Чи сураглаад үзээрэй. Бас онцгой болоод мэрэгжлийн хяналтаас шинжилээд байна. Энийг зохицуулмаар байна. Мөнгө үгүй захиалагчдын хэн нэгэн үг алдсан болол та. Чи охид бэлдээрээ ингээд хундгаа хоослоод босчээ. Гарт мунду хоёр сауны гадна ирмэгц эргэлзэх хэмгүй дотогш орлоо. Гарт инээд алдснаа. Та бүр амтанд нь орчихжээ. Хөлчө хөнгөрөөдөл гэхэд мунду хулмалцсан энэ зүгээр юм аа. Илдв айдасгүй. Намайг шоолох яах вэ? Ингэж зогсдол хаалгахч онгойлоо. Дотогш ормогц маск зүүж орхисон гарт ресепшн дээр очмогц октын зураг үзэж зогссноо. Гүй эн чинь химэн аяархан дуу алдснаа сэрдгийн харах ресепшн окноос санаа завсан бололтой. Энэ охиныг авъя. Угаалга массаж гулгаа химэн итгэл төгс хэллээ. 250 мянга болно. Гэх ресепшн охин мөн адил үйлчлэгээ сонгосон мундууд таних 180 мянга гэж хэлэх сонсогдов. Үйл ялэг чичрэн зогсоох гойлог турхаа охин мөн байв. Аха та хувцас тайлаад ийш ороор гэх нь үнэхээр игдүүтэй. Зүрх нь хүчтэй цохилон сандарч орхисон гарт хувцас тайлан шүүгэнд хийгээд угаалгын өрөөлөө орлоо. Охины өмссөн цагаан халаатны цаанаас торхон цагаан гуйн цохойно. Гартад хуйл тачаал гэхээсээ илүү өрөвдөх сэтгэл мөн хайр төрж байв. Эртээдийн охиныг бодоход дүү муутай байсан ч энэ нь гартад огт хамаагүй. Байраач бүсгүйтэй ярилцаж үзье. Энэ охиныг энд удааж болохгүй. Би тусалнаа. Аха дээшээ хараарай. Гард ив хавгүйхэн эргэхдээ маска унгаач хав. Охиныг дуу алдахад өгөхөд гард химэн аяархан шивнээд эргэтний халхалмар айдан тайван ажиллаа хий. Нэр хин билээ гэж аяархан асуулаа. Игүүлээ намайг гард гэдэг. Охин хуруугаа уруулдаа хүргээд чихрүүгээ заах нь хин нэгэн хүн сонсож байгаа гих дохио ажээ. Барайч бүсгүй бичгтээ бид элдв халдлагаас сэргээлэн өрөөнд сонсох төхөөрөмж тавьдаг юм л да. Гэхдээ та хоёрыг чагнахгүй гэсэн. Гэвч охин яахан мэдэх вүлээ. Гардад өмнөх удаагийнх шиг тийм их хүсэл төрсөнгүй. Охины тухай бодсоор угаалга дуусмагц барайлуу орлоо. Намуухан хөгжмийн ай, бүдэг гэрэл, үзэгсэлэнтэй бүсгүй. Гэвч гарт догдолсонгүй. Би бариулмааргүй байна. Гүй юу л да. Саяны игүүлэг гэх охины талаар мэдмээр байна. Дүүтэйгээ хамт явахт нь би таарсан. Сувдаа зөв хүн олсноо мэдмэгц шүүрс алдаад манайхтай гэрээ хийчихсэн. Үнэндээ цэвэр ариу охин гэж шивнээд үүлэнгийн тухай тавч ярьж өглөө. Гард ихэд бачимдан энэ охин энд байж болохгүй. Би аваад явна. Чи тусал гэж тулгав. Сувдаа нэмсэглээд энд байх муухай гэж юу? Гудамд гарсан бол яалтай влээ. Чи зүгээр л гулгаагаа хийлэг. Би чадхаараа хамгаалнаа. Тэгж болохгүй. Эн чин жоох охин. Дүүн хаана яаж зовж яваач юм бэлээ. Мэдхгүй шүү дээ. Би үүлэнд хэлчихээ. Та хоёр ярилцаад үз. Гэхдээ эндээс авч явах боломжгүй. За ордоо гээд өндийлөө. Гардыг ороход үүлэн сандарсан янзтай цомцон сууж байснаа. Та ийшээ хөвттэй. Би гулгаа хийлэхгүй. Чамд туслая. Дүү чин хаана байгаа вэ? Гэж адган шивнжээ. Гардыг бодилж байх хойгуур сондрыг сонгосон мунду ёстой сэтгэл хангалуун таруулцаж байв. Угаалга хийлгэх зураа өсөглүүн том биетэй хөөх охины гуй хасыг илбэн ахан нэмж тип өгнөө. Дүүг хэн гэдэг вэ? Химэн айхлан. Сони гэдгээ ойлголоо аха. Химээх сондоор хөгшин эрийг мул зугааж дуусаад та барианда ороод ирээрээ. Би хүлээж бай гэлээ. Мунду мушилдсан энийгээд хөвчөрч хатуурсан эргэтнээ огтхонч нуухгүйгээр альчуураа нүмермөр айдан гарч одлоо. Богиновтор атлаа мааш бүдүү эргэтнээрээ тэр үргэлж бахархдаг. Тэгээд ч 50 настанд баймгүй сайн чалахтай. Сондор тосоо халааж орхиод шин охин үүлэн дээр хин ирснийг сэмт хандах санаатай шагаатал эртээдийн гой залуу сүүнигийн байр руу орж явах нь тэр.
"Энэ чинь нөгөө залуу байна штэ. Масктай байгаагүй лүү?" Ингэж бовтнож зогссноо үүдэн дээр очин яриаг нь хэсэг чагнаад бүх нууцыг нь олоод мэдчихв. Өрөөндөө буцаж ормогц амсгаагаа даран үүлэн хаазаалаад сүүлдээ бүр үйлчлүүлэгчд өгөхөн л дээ химэн гайхшир зогсдол бооныгоор бариа илгсэн мундууч балхалзан шалгагнасаар ороод ирлээ. Атаархаж бас шарлахаж орхисон сондоор бандгар бүдүүн ахын ар нуруунд халуун тосоо асхан тараагаад өөрийгөө ч сайтар тосломогц ар нуруунд нь хөхөөрөө наалдан гулсаж эхэллээ. Мундуу байж ядан тийчгнэн сондрын гуйыг базлан уйхлан "Чи ёстой гой охин, ахан дахиж ирнэ" химэн бовтонсаар байв. Хурдан дуусгачихъя гэж бодох сондоор "Аха дээшээ хараад хэвтээрээ" гэлээ. Эхлээд цээжнээс доош гой хүртэл нь бөксөөрөө хідэнтэй гулгаад дараа нь том сайхан хөхөөрөө эргэтнийг нь хавчин мундууг тэсгэл алдтал өрх үед айхлахаас өөр юу ч ис дуулдана. Сондоор ханын цаг руу хиламхийн харснаа үйлчлүүлэгчийн эргэтнийг сайтар тослон иллэг хийж дараа нь хурдтайя сааж гарлаа. Тавьдаггүй. Аргаа барсан сондоор дээр нь сумагс салтаагаараа хідэнтэй өрх үед мундуу өндөлцөн айхалж Ахан хальт юу хэлэх гээд байгааг нь сайн ойлгосон сондоор ухсгийн буугаад ахаад хурдтаас асаар дур хануулж дөнгөв. "Аха одоо болсон. Нэмэлт типээ ресепшнд үлдээгээрээ таних 50,000 болсон" гिचгээд гараад явчихжээ. Маш сайхан ханамж авсан мундуу ресепшн дээр очоод "Та наах ч үнэхээр гоё газар юм аа. Надад үйлчилсэн охинд нэмэлт таних 50,000 болсон" гэж ресепшн охин үгийг нь гүйцэд сонсолгүй дуржигнуулж мундуу 50 биш 100,000 төгрөг өгчхөөд "Чи ч бас хөөрх юм аа. Дараа чамаар" гэж бовтонсаар гарчээ.